маш олон найз нөхөдтэй, маш олон хамт олонтой юм сайхан дуучин байгаа. За баярлалаа. Эйхүү бинээсээ би тасалсан ээж мэдэн хоёрын дунд хүний холбоо байдгийн бодолд минь ухаанруулсан дуу мэдэн хоёрын дунд их шигэлэн гэж бас байдаг юм аа. Доонаа дуулж эх орном би харагдгийн их шиг наадуулж сэтгэлийн би бас хөгждөг юм аа. Тийм ээ, дуу мэдэн хоёр тэнгэрийн дор хамт төрж хамт амьдрдаг юм аа гэмээр хэлсэн нэгэн яван наригчин сайхан мөрөдөр иргүү тоглолтон өндөрлөж байна. Манай тоглолтод морилон саадсан ирэх мөнд зочид та бүхэндээ баярлалаа. Баярлалаа. Манай өнөөдрийн тоглолтыг хүргэсэн та бүхэндээ бас би баяртай мэдээ дуулгахаар одоо эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу хоосноор бидээ бас томцлоо төрж ирсэн. Энэ өдрөөр бас тохиолдуулаад манай уран бүтээлчдээс манай Понцгийн цолгон төгс Бадарчин гэлэнтэй нар төрийн одон тэгээд одоо мэдээ хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагджээ. Энийг бас та бүхэн таатай байна. Баярлалаа. За ингээд маргааш өрөө энэ тоглолтоо та бүхэн сайн сайн мөн үсээрэй. За баярлалаа.
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны эрдэнэчлийн хөгжим чандамны үг бүх Монголын говь төв халдад орж ижгийн театрын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Годвийн энх жаргал дуучин Алтан гэрлийн даан юм. Oh
Монголын мөр мөрөлдөөн дэлхийн залуучууд оюутны 13 дугаар наадмын автомедалт үндэсний дуу хөгжмийн чанд мань эрдэнэ хамтлаг гоцлооч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан олзон Хагасны хөгжим Монгол мөр үндэсний дуу хөгжмийн чанд мань эрдэнэ хамтлагийн дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэсмэгчийг та бүхнийхээ өмнө хүндэтгэн өрж байна. Монгол Улсын урдын гайсдэртэн бацуу хин хөгжим бэлчээрд дууссан доо.
За баярлалаа зөвчтэй баярлалаа. Манай чамбан эрдэнэ хамтлагийг үзэж мэдж таньдаг хүмүүсээс бас ганцдаг хүмүүсийг өгүүлж байгаа хаа гэж бодож байна. Хинбэ гэвэл их хурч Монхрын Гомбочор гэж сайхан хөгжимчин дуучин авьяаслаг манай нэгэн ах байсан. Өвөрхангай аймгийн хөгжим драмын театрт ажиллаж байгаа. Өнөөдөр маш чухал тоглолттой учраас хараахан хүрэлцэн ирж амжаагаа ингээд их жаргал дуугийнхаа уран бүтээлийн тайланцын гүнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд хамт олоос минь уушлах буугаарыг гэснийг нь дамжуулъя. Ингээд энэ Гомбочор ахын тухай ярихын учир юу гэвэл Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Монхрын Гомбочрын хөгжим Ахмад багш, Бүжгийн багш, Сүрнэгийн үг, Ханийн дуу хэмээх сайхан дуу, Өргөн барьнуу хэмээн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин инх жаргалыг автан барднаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ган Хуйгийн хамт энэхүү тайзнан хүндэтгэн өрн залгая. Маш их баярлалаа. Тэгээд та бүхнийг өмнө чамхан эрдэнэ хамтлагийн одхон бүжигчин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гэрлийн ууган баярыг хүндэтгэн өрж байна. Монгол ардын бие биелгээгээр эрхэм үзэгч та бүхэндээ мэнчилгээ дэвшүүлж байна.
дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гэрлийн Ууган баяр. Алтан партнерын гисэргэлтэн асацсан сайн сайн бүхний хүсгээрөө Сэцэцний хайтай залуус чигдэлтэн хөгжилтэн байсан Тэнгэн нарийн болбор хоттгоо Чигдэлтэн мэттэлтэн чингэнэ Харанарын дуран бүрттэй заяа төвшин ардсан насан үрдийн яргалтай хортой нартай гавдан хулан тэгэн хурдалсан хуурин эгшигтэй дуу хуурин дондгов нотогтой дууны дугаараа тасрахын өчргүй юм ингээд уран бүтээлийн тайлан тоглолтон хийж байгаа энгис чаргалын ангийн найснар анда найзуудын зориулан тоомын өчр хүүгийн шүлэг урлагийн гавьяас тутам Баттамрын хөгжим нэгэнийхэн гэдэг дугаар мегагоор гэж ба бүтээгнөө
хөгжим дагварчиг үг эхийн санаа урдгийн бие зүтгэлтэн автан хуйгийн хөгжим энгэр газрын аваагийн мэг 2 сайхан дуугаан өргөн барьж байна. Өнөөдөр энэ сайхан өдрөө их чамд хичээ маань урилгыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэг хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа илэрхийлье. It's the
За баярлалаа. Ингээд өнөөдөр уран бүтээлийнхээ тань тоглолтыг хийж байгаа дуучин янг жаргалагчдын Төв халхын дуулж жүжиг театрын нийт залуу уран бүтээлчдийн зүгээс мэдчилгээ дэвшүүлж ая дуугаа өргөн барьна гээд Төв халхын дуулж жүжиг театрын залуу дуучин Эрдэнэчиг та бүхнийхээ өмнө хүндэтгэж өрч байна. Эрх үзэгч та бүхэндээ урлагийн байцуулалтын Бацугийн хөгжим ээж минь дуугаараа ая дууны мэдчилгээ өргөн барьж байна. Ингээд та бүхнийхээ өмнө Төв халхын дуулж жүжиг театрын дуучин Монгол Улсын цайны төвийн ажилтан янг жаргалагчийн Дагмарья We
алтан тооны хөгжим гандан гэрэн дайдан дуучин энх жаргал. Тэгээд өнөөдөр тань тоглолтоо хийж байгаа энх жаргал их чи маань энэ сайхан тоглолтод Төв хотын урьдчилан театрын үе үеийн алтан үеийн уран бүтээлчид маань мөн хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирсэн байгааг та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Ингээд та бүхнийхөө өмнө Төв хотын урьдчилан театрын алтан үеийн эзэд эмэгтэй дуучдын зөв хүлийг хүндэтгэл өрж байна. Та бүхний сайн мэдэх энэ хүүхнүүд киноны то заган урлагийн гавьяа зүтгэлтний дашнымын хөгжим Жонон хонгор хэмээх хоёр сайхан дуугаар ая дууны мэдчилгээ өргөн барьж байна. Ah
баярлалаа бүхэндээ. Төвхөн уулзсан театрын үеийн Монгол Улсын гавьяа жүжигчнийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан 5 Москва эднийхэн дэдийг өргөн барьлаа. Та бүхнийхээ өмнө манай их чарал маань удам дамжсан гайхамшигтай сайхан дуучид та бүхэн надаар хэлүүлдэг мэдж байгаа. Аав нь мөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан готов гэж сайхан дуучин уран бүтээлч хүн байдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Эдүгээ огныхон уран бүтээлийн тайлан зэнгүүд аяндууныхаа мэндийг өргөн дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн эдүгээ 80 насны сүлийг төхөж байгаа готов байгаа та бүхний өмнө хүндэтгэн урьж байна гэх. Апраа уран бүтээлийн тайлан зэнгүүд өөрөөр хэлбэл дэвшээс өргөн барихаар хоёрын сатжээ. Masın, bu kadar avunda
Төрийн саргалтай ардын жүжигчийн зооны мандаа бүжиг тэглээч сэвжлийн тэглэлтэй төрийн саргалт ардын жүжигчийн Хөдмөрийн Баатар Лувсан Чарган хөгжим хөдөөгийн залуулсан. өнөөдрийн тоглолтод хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирсэн нэгэн хүндэт уран бүтээлчийг орхиж байна. Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын Ахмад дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Янжин самгчийг та бүхнийхээ өмнө хүндэтгэн өрж байна. Эрхэм үзэгч та бүхэндээ Монгол ардын дуу Юндэнгөөгөө Монгол ардын дуу Үлэмжийн чанар гэмээр хоёр сайхан дууг өргөн барьж байна. Ажил үйлс
сэтгэл гаргаж итгэл үнэмштэй зориулж байгаа манай энэ театрын Ахмад уран бүтээлчид залуу уран бүтээлчтэй аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж урлаг уран бүтээлт нь улам их амжилтыг хүсэн өрөөё. Ингээд сэтгэл гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэндээ өнөөдөр өглөө болгон өдрийн сайнтай залгаж өдөр болгон хүний сайхантай учирч явахын үлзий дэмбэрэлтэй явуулыг дэвшүүлье. I'm
За яаж ч мэдчихтэй маш их баярлалаа танд ургийн өндрөөс өдрөмжтгийг хүчин өрөөж байна. Ингээд өнөөдөр их жаргалыг чи маа тоглолтод хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирсэн. За цагдаагийн албанд мөр зэрэгцэн зүтгэж явсан найз профессор Бямаржав нартай болон гэр бүлийнхэндээ хань жил үр хүүхэдтэй бас энэ сайхан өдөр хүрэлцэн ирсэнд нь чин сэтгэлээсээ талархад илэрхийлж байгааг нь дахин уламжилъя. Ингээд та бүхний өмнө цагдаагийн ахлагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Годвийн энх жаргал онцгой байдлын ахлагч Годвийн мөнх жаргал нарыг хүндэтгэн өрж байна. Та бүхэндээ дайны жилийн соёлын чимээ сайхан дуугаан өргөн барьж байгааг хүлээн авна уу? байж хүн арлынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж үйлчлүүлэгчийн зөвөр шалгаагаар хэрэглэдэг эрдэм мэдлэг авиац чадвараад ажиллагаан их хорон тандаа хамгаалгын энэ живийг хослож яваа янгийн тухай бодож читав таны жилийн зэрэг яваа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Годвийн энх жаргал Годвийн мөнх жаргал баяргүргий баярлалаа. Ингээд өнөөдөр эргүү тоглолтод хүрэлцэн ирсэн эрхэм үзэгч та бүхний өмнө мөн энэхүү тоглолтод хүндэтгэл үзүүлэн хүрэлцэн ирсэн нэгэн хүндэтгэнийг би өрн гаргах гэж байгаадаа туйлын их баяртай байна. Дотоодын цэргийн 805 дугаар хорооны захирагч Хуранда Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Чулуун байгаа та бүхний өмнө хүндэтгэн өрж байна. Sorry.
явна 대신 걸어 너스티는 어들어 가연 떠오른 녹지민들에 대신 걸어 너스티는 어들어 Ингээд хурдаа чулуун гой маань их зэрэг шидэ маань энэ богд хоронд зэрэг сагдагийн албан хасима доктор Жишүлэг Монголын урлагийн аюулт шумаажгийн хөгжим Ахмад Дайшны дурсамж. Нас сууж байгаа гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Өнөөдөр улсын хаан хэлийг хамгаалж ирсэн дунд хавч удаа зориулж энэ дуу өргөмөрье. Өргөнийг сэрэн хүртэл өмнөний чаргалгаас дорны зэгрээс гар хүртэл алтай таван богдыг мөсөн дөргдөөс алтан эс мацсан секс цагаан богд хүртэл миний хорон оршд юм аа. Оюун ховро уантайсан цэрэг Баярлалаа.
Мандаг сангийн мөнгө Эрдэнэ цогтын хөгжим ээж дуу хоёр төв халханд болж жүжиг театрын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Готвийн энгч жаргал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтны цагдаагийн ахлах агч дуучин Готвийн энгч жаргал хайртай шүү намайг төрүүлж өсгөж өдөө болгосон гэж ийдээ энэ хороогийн хамгийн ачтан таньда одоо зүйл хэлэх үг алга
ижидэ хайртай шүү. Миний ээжийн нохроогийн хамгийн сайхан эмэгтэй. Призерээр дэмжигчийн онцлогыг хүчин чамайг үдээ. Гоцлон дуулаач Монгол Улсын сайдын дэргэний ажилтан Готрийн энх жаргалаа. Уран бүтээлчтэй хүндэтгэн үрж байна. Хэлийн ба дотоодын цэргийн дуучин чуулганы дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Янжин лам. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч цагдаагийн хурандаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Чулуун. Үндэсний дуучин Чандман эрдэнэ хамтлагийг бүрэн бүрэлдэхүүн тавин дайснаа хүндэтгэн үрж байна. Мөн их жаргалын маань аав Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэндийн Готвгой мөн Готвын мөнх жаргалнаар морилон саадсан байна. Ингээд энэ таны хүрсэн ирсэн юм зочид та бүхэнтэйгээ хамт Призерээр дэмжигчийн хөдөлмөрийн баатар мөрдөржих хөгжим эх орон дуугаан хамтдаа дуулъя. Yeah.
уран бүтээлийн танилцан хүн ийг өндөрлөж байна. Танилцан хүний эзэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батбаяр их жаргал. Уран бүтээлийн цэнгүүний хүнд зочин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан их жаргалын маань аав Цэнгийн Готов. Уран бүтээлийн цэнгүүний хүнд зочин их жаргалын маань төрсөн их Готовын мөнх жаргал. Энэ сайхан уран бүтээлийн тайван цэнгүүнд бүрэн бүрэлдэхүүнээр морилон саадсан дэлхийн залуучууд ноёдны агуулгаар наадмын автомедалт үндэсний дуу хөгжмийн чандван эрдэнэ хамтлагийг авлагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан алдарт Яочинчин Гидэн Даржаагийн дорцрон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Даштамдгийн үнцэт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дорцронгийн цавцлмаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэбаатарын Додгормаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бадан Камболт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ямгийн Бансрын Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дарсрынгийн Ганхойг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дугрын Одсон Монгол Улсын гарьяа жижигчин Жавингийн Дүнжмаа Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ванчгийн Цэсэм Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Алтангэрлийн Өвөнбаяр Төвийн боловсролын театрын уран бүтээлчид манай тоглолтод морилон саадсан гэдэг үндэд үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд энэ хүү гэгээн тайснаа төрийн сархалд ардын жигчийн хөдөлмөрийн баатар 100-ны манд уртын дууч намжлын нор бонстын нэрмжид Төвийн боловсролын театрын дарга Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дорцрон найрал дууны ангийн ахлагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цогон дагс нарыг хүндэтгэн урьж байна. За баярлалаа. Энэ нэгэн цаг түүхийг харуулсан тоглолт болж та бүхэнд очлоо гэж би бодож байна. Би бас энэ тоглолтод оролцож чадсангүй. Тэгээд дээрээс харж байхад бол 1980 он 90 оны ихэнх харагдаж байлаа. Тухайн цаг үеудад чөлөө зарцлын нийгмийн чөлөөт эдийн засгийн нийгэм чиглэж байгаа энэ цаг үед бол одоо олон аймгийн театр чуулга хаагдж байсан. Дөрвөн аймгийн театр хаагдаагүй. Нэг нь бол Дундгойн театр байлаа. Энэ Дундгойн театр 90 оны ихэнх үед олон улсууд хот руу шилжиж олон улсууд ганцхан айманд явж хагаад 13 жүжигчин үлдэж энэ үүдэн хаагаагүй байсны тод илэрлэн саяын чандван эрдэнэ хамтлагийн манайд байлаа. Би бас баярлалаа. Үнээр самсаа барьж 20 хэдэн жилийн өмнө би санагдаж байна. Залууч байсан байна. 21 аймгийн 300 гаруй сумдын бүх баригадаар аялан тоглосон байна. Буудалж очлуудад цайны газар байхгүй. Бүх соёлын төвийн цонхон панараар таглагдсан тийм цаг үед элсийн цэвэрлж байгаа тоглолтоо хийгээд нэг цонхны онгорхоогоор шувуу орж ирж хөгжмийн урдуур нисч буучаад гараа явцдаг. Жүжигэн тоглож байхад хийгээд тавьсан халуун харцаа энэ хөлдсөн байсан юм нөхцөл урлаг соёлын түгэж явсан нөхдүүдээ өнөөдөр харахад таатай байлаа. Чандван эрдэнэ хамтлагийн дахин баярлалаа. Тэгэхээр хөгжилтэй хөлбөртэй сайхан жүжигтэй бүгдээрээ тоглолдог, бүгдээрээ бүжгэлдэг, бүгдээрээ хөгжмөдөг, бүгдээрээ дуулдаг юм сайхан цаг байсан. Өнөөдөр та бүхэн цагцгаас нь харлаа. 1985 онд энэ хамтлаг анх бий болж ирсэн. Мандал хотын маань 50 жилийн ойн жил тохиож байна. Мандал хот байгуулагдсан. Чандван эрдэнэ хамтлагийн маань 30 жилийн ойн тохиож байна. Энэ зун дэлгэр цагаар нутгийнхаа ард түмэнд ирж тайлгаа тавиараа гэж энэ хамтлагийг өөрж байна. Энэ хамтлагийн уран бүтээлийн тайлагийн зарлын театрын захиргаа байдаг нь хариуц болно. Дорцрон ахлагчтай Чандван эрдэнэ хамтлагийг дахин өрөө таавахны юм. За ингээд Мандал хотын 50 жилийн гараж таавахтай хөгжилтэй хөтөлбөр гэж сайхан тоглолтоороо одоо бүхий л жилийн орлогыг зохион байгуулж байлаа. Цалингаан авч чадахгүй 4 сар байж хаад энэ хэд манд явж цалин авчирч ирсэн үе сайхан санагдж байна. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд альва урлаг гэдэг бол ер нь ингээд хараад хахад би бол одоо өнөөдөр 24 жилдээ ажиллаж байна. 10 жилийн төв байдаг юм болов уу гэж анзаарч байна. Чандван эрдэнэ хамтлаг маань 80 оны төлөөлөл байлаа. 90 оны дунд үе хүртэл явжсэн юм сайхан хамтлаг.
Тэгээ ингээд уугна эдрийг харж байхад бол Ахмад бүжигчин гэдэг ингээд зарлуулахад түүх өөр үед юм байна. Саяхан байсан жоохон тийм ээ. Тэгээд дараагийн манай үе гарч ирж байна. Манай нэг үе 10 хүүхэд дараамын жүжигчин гайх болж явлаа. Үнэхээр тэр 70 хэдэн он, 60 хэдэн он, 50 хэдэн оны үеийн алдартнууд бас байсан юм аа. Тийм учраас энэ урлаг би 10 үе байдгийг болов гэж сая бидээс бодож байсан юм. Ингээд энэ их үеийн нэгэн цагийг бас ингэж жаргал маань үүрлцэж явлаа. Ингэж жаргал ирсэн үү тэгвэл үзнэ гэж улсуу төдөөгийн залуу сашгардаг байлаа. Ингэж жаргалтай айлд ороход хоосон гардгүй хоол иддэг байсан бид нар. Тэгээд жагаатай их сайхан баяр хүргээ театрын хамт олон сэтгэл шингэсэн энэ туршлага зүйлээ гадууж өгөө. Завгийн янжид намхрана үргэлж манай гэр бүлийг ээж гэж багтаагийн сайн өрөөнийг өргөн дэвшүүлье. За мөн Донтгойлгийн одоо төрийн сойрхол Норов Банцдын нэрмжтэй нэг сайхан театрынхаа нэрмжт хүндэт тэмдгийг бас Эндэн Даржаагийн Дөрцрөн ахтаа бардуулъя. Тэгээд Дөрцрөн ахыгаа бас би бодож байна. Үнэхээр уран бүтээл урлаг гэдэг бол авьяас тэтгэврт гардгуумаа гэдэг сая харагдлаа. 20 жил явж барайгүй үний гар дугарчл байна. Үнэхээр урлагчин, тайзчин, нутгийн ард түмний алга ташилчин, сэтгэлчин мөн сайхан санагдж байгаа бол дундгуун театр дээр жайлаач гэж таныг хэлж байна. Тэгээ хүндэт тэмдэгэ манай театр энэ 3 DVD гаргасан энэ номны хамт гардуулж өгье. Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан автортой явуулчин дундгуурчдын дундаар түмний гавьяа гэдэг хэлчихэд нэг хэлцэхгүй болов гэж бодож байна. Эндэн Даржаагийн Дөрцрөн. За мөн далайн гамболт мөн хүндэт тэмдэг энэ театрынхаа хамт олонны одоо бүтээл болсон 3 DVD-ийг энэ зугаарсан тэрнийг гаргаж энэ тоглолтод оролцож байгаа одоо бас хүрэлцэн ирсэн улсуудаа бид бүхэн бас медаль хөргөж 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаамаа. Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан Чанманэр хамтгийн морин хурц далайн гамболт. Үнэхээр энэ тоглолтод маань Эрдэнэтээс, Багнуураас, Надаагаас, Улаанбаатар хотоос тэрвэтгэл Канадаас хүртэл ирж улсууд оролцож байгаа шүү таминэ. За орцоо. Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан Чанманэр хамтгийн хуучирчин Дунгарын олзон Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан дуучин Банчгийн Зэсэн наныг өнөдөн урьж байна. Дунгарын соёлын ордон хөгжимтэй драмын театр киноны хүрээлэн Тухатын дуулж жүжигийн театрын үеийн хүмүүст маань хүрсэн ирсэн байгаа бэлгэн харж байна. Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан Дарсангийн гам хоёрыг өнөдөн урьж байна. Чанманэр хамтгийн дуучин жүжигчин Дарсангийн гам хоёрыг Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан Эрдэнэбаатарын Долгормаа таныг хүндэн урьж байна. Нардан Чанманэр хамтгийн шансчин мөн дуучин Долгормаа маань тавтнаас хүрсэн ирж эдгээр хамт явуулсан байгаа. Монгол Улсын сайдын тэргүүний ажилтан Дөрцрөнгийн цонцлмагч таныг хүндэн урьж байна. Монгол Улсын авьяас жүжигчин гэсэн Сүхбаасны маань гэргээ одоо залуучууд та бүхний хамгийн сайн таньдаг одоо жүжигчин Ариун Бэмбэ маань янчнараа.
Хилимба тататын зэргийн дуучгийн чуулгын дуучин Монгол Улсын соёлын тэргүүн найзлан Янжин ламгч нарыг хүндэтгэн урьж байна туухын дуулчгийн дуулчгийн театрын уран бүтээлчдийн сэтгэлийг шингээсэн уяхан замбуудын нарын хэмээдэн сайхан борсолын зүйлийг хангаад болон өгч байна. Мөн Атомын зэргийн 805 дугаарынгийн захирагч Сардагийн хурандаа Монгол Улсын соёлын тэргүүн найзлан чулуун таныг хүндэтгэн урьж байна. Уяхан замбуудын нарын хэмээх дундгой нутгийн уян шингэсгийн сайхан борсолын зүйлийг хангаад болон өгч байна. Мөн Монгол Улсын соёлын тэргүүн найзлан Атар хөгжүүлчин Аштамгийн өнцөд хичээг хүндэтгэн урьж байна. Хотоохын дуулчгийн театрын үеийн уран бүтээлчдийн DVD мөнгө шагналаа таны хатар хүрэлцэн өчлөө. Монгол Улсын гавьяа жүжигчин Дунжимагчийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ сайхан хүмүүс маань дундгой аймгийн сүлдөө говь сайхан нутага дундгой нутгийн сүлдөө уяхан замбуудын нарын хэмээх сайхан хэлэгнүүд тамхины гадралж байна. Монгол Улсын соёлын тэргүүн найзлан автан гэрлийн өвгөн баяр таныг урьж байна. Мөн ээж тухайн хүмүүсийн танилцсан бүтгэн хөтлөж тасалцаа үзүүлсэн Монгол Улсын соёлын тэргүүн найзлан хөгжмийн зохиолч Банзрагчийн Эрдэнэ баяр таныг энэ таныг хүрэлцэн ирсэн баха. Урьж байна. Банзрагчийн Эрдэнэ баяр танд тугасан дуулчгийн театрын захираг аврал сайхан зөвлөлт бол ажиж уран бүтээлчдийн ихээр татсан болёо. Хараахан хүрэлцэн ирж амжааг бол тоног тугасан дуулчгийн театрын найрал дууны ангийн ахлагч цодон төсч хилжүүлээ өгье. За ингээд энэ орой хүрэлцэн ирсэн манай ээж дуу хоёр гэмэхэнхүү уран бүтээлийнхаа цэнгүүнийг өргөн барьсан их жаргал игчийн маань толтон морилон саацсан та бүхэндээ нийт найрал дууныхаа дуучдынхаа өмнөөс та бүхэндээ баярлалаа гэж хэлье. За ингээд тайлбар тоглолтод авсан их жаргал игчтэй цаашдынх нь уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсээд найрал дууны хамт олноос Дээдсийн мэдэн дөвлүүлсэн миний нутагны байна. Дэлхийг бидний гайхуулах монхын цэнхэр гом минь байна. Тэрх говийн эзэдэг үйл бид байна. Тэнгэр газрыг мөрөлсөн миний дуучин ард түмэн панар мань байна. Ингээд та бүхнийг өмнө уран бүтээлийн тайлан тоглолтон хийж байгаа хотвын энх жаргалдан урлагийн урт замд ганцг дөрөө дүүрэн явсан эрхэм хүндэт Ахмад уран бүтээлчд нь баяр хүргэн энэхүү дурсгалын зүйлийг ардуулж байна. Ингээд цааш тийш нь уран бүтээл энэ замч нь дардан байхын ёроолыг өргөё. За хэрэг батарч болтгоо. За татвархны өмнө татварын зэргийн 805 дугаарынгийн захирагчийн цагдаагийн хурандаа чулуун хүндэтгэн урьж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны сайхан бэлэгдэн бэрхтээ өдөр Дундгой аймгийн Төв алхын дуулж жүжигийн театрын гоцол дуучин Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан Готвын инх жаргал маань уран бүтээлийн тайлан тоглолтыг хийж байна. Инх жаргал маань 1994-өөс 97 онуудад Монгол Улсын цагдаагийн ерөнхий газрын сүрд чуулгыг анхлан байгуулахад хүчин зүтгэж Монгол Улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч удирдаач Б2-ийн удирдлаганд албарч уран бүтээлийн нийт Монголын цагдаагийн албаагчид ард түмэндээ зориулж байсан ийм эхлэл бидний ажил үйлсийн эхлэлтэн дээрээс олдогдож ирэх юм аа. 1997 оноос 2005 он хүртэл Дотоодын цэргийн 805 дугаар орооны үлээр хөгжмийн сэрэмж хамтлагт уран бүтээлээ долиулахын зэрэгцээ
улс орныхан ард иргэдийн амгалан тайван байдлыг анх хүндтэй хариуцлагатай эрхэм үүрэг гүйцэтгэж цэрэг иргэсийн ёсоор оролцож 12-3 жил энэ далбаршсан. Одон тэмдэг тусгай ороонд далбаршсан. Дотоодын зэргийн 805 дугаар ороонд далбаршсан. Өнөөдөр энэ хүн маань Нутгийнхаа зам олондоо уран бүтээлийнхаа дайрын тоглолтыг хийж байгаа. Эгч жаргал маань энэ далбарших хугацаанд Монгол улсын урлагийн аюулгүй иш хамгаалжийн удирдлаганд ажиллаж байсан, уран бүтээлээ төвөрлөж байсан. Монгол улсын урлагийн аюулгүй нэрмжит цэргийн дуудуулагчдын улсын уралдаанд тэргүүн дэд байрын шагналт байрууд дараадан шалгарч байсан ийм уран бүтээлч үлээ. За ингээд өнөөдөр уран бүтээлийнхаа дайрын тоглолтыг хийж байгаа эрхэм ахлагч эгч жаргалдаа цагдаагийн ерөнхий газрын сүлжүүлэх дотоодын зэргийн 805 дугаар ороо олон нийтийн аюулгүй байдлыг хангах 3 дугаар газар Монгол улсын урлагийн аюулгүй иш хунаажив Дэвний дайч нөхөр Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Янжин лам за миний нэрээс орсон нэг дурсгалын зүйлээ гартуулж өгөхийг хүсэж байна. За гэж байна.